Эрдэнэ боловсролын үр шимийг түгээн дэлгэрүүлж олон 10 жилийн турш авьяас бэлэг мэдлэг чадвараар үе үеийн хүүхэд багчуудын ирээдүйг гэрэлтүүлэн ирсэн боловсролын төлөө гэсэн чин сэтгэлтэй нэгэн эрхэн хүмүүний мэрэгэн сургаал үнэт төгсийг сонсох торгон мөч бидэн дээрээд байна. Ингээд хобби сургуулийн үүсгэн байгуулагч, урлаг судлалын ухааны доктор, соёл урлагийн сургуулийн хүндэт доктор, Монгол Улсын гавьяатагш дөрвөлжингийн оюун цэцэг таныг хүндэтгэн урьж, төгсөгчдөө зориулан мэдлэгээ дэвшээлж, ерөөлийн үгээ хайрлах хэмээн урьж байна. Хобби шуугаар овголсон хоббичууд та нартай энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Хэлэх үгээ багш нь нэгэнт шунхар шувуу гэж эхэлсэн болохоор шунхар шувууны талаар хэдхэн үг хэлье гэж бодож байна. Манай өвөг дээдсэн шүтэн нь шунхар шувуу байсан юм билээ. Зүгээр жишээлбэл хөнөө гүрний хааны титэм шунхартай Чингис хааны Есүхэ Баатар цагаан сүлдэн цагаан шунхар байсан юм билээ. Манай өвөг дээдэс монголчууд шунхар шувууг Тэнгэрийн ирвэс гэж үздэг байсан юм билээ. Ингээд өөрийнхөө байгуулсан сургуулаа шунхар шувуу гэж нэрлсэндээ багш нь одоо сүүлийн үед бэлэгшээдэг болчиход байна. Та нарын өсөж төрсөн их орон чинь бусдаасаа хөгжлөөр хоцорсон ч бай, төрүүлсэн ч бай, өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй, өөрийн гэсэн өнгөтэй дэлхийд хаанч байхгүй тэнгэр газрыг холбосон бичигтэй олон мянган жилийн түүхтэй алтай хангай говьо уйраасан уртай дуутай уулнаас бууж байгаа хөрхрээний хөнгөнөх чимээ салхины тэнгэрийн салхины эсгэрээ хорьсон мэд маш содон хөөмитэй энэ дэлхийн бүх чавхтас хөгжмийн зэмсгүүдийн өвөг эцэг морин хууртай хэдэн өдөрч хэдэн шөнж уул ус хайрхтай хайлдаг бардам агуу туйлстай ийм одоо өвөрмөц ийм сайхан их оронд төрсөн ацтай хүүхдүүд бол та нар. Цусаа урсган байж, ясаа тавин байж, өвөг дээдэс чинь энэ сайхан газар нутгаа та нарт өвлүүлэн үлдээсэн. Энэ сайхан нутгаа нүдний цэцгийн мэд хайрлаж яваарай. Алт эрдэнсээр бүү харилж аваарай. Энийг би захиж байна бас. Хөвгүүд нь гэрээ барьчихдаг, мах ивдчихдэг. Охтууд нь гараараа исэн дээлэрээ гангарчихдаг. Хоньны гэдэс цэвэрлээд янзалчихдаг. Бүгдээрээ ном сум харвчдаг. Бүгдээрээ язгуур бие биелгээ биелчихдэг. Болсон та нар яг Монгол гэдээрээ бахархаж чаддаг ийм хүмүүс болж өсөн төрнөлөө. Тийм учраас би та нарыг Монгол гэсэн нэрийг дандаа өндөр дүргэж явна гэдэгт би
бат итгэлтэй байна. Хос морьтой хүн хол явдаг гэж монголчууд ярьдаг. Монгол, англи, хос хэлтэй хоббигийн хүүхдүүд та нар маш хол явж их юмд хүрнэ гэдэгт багш нь өстө гүн итгэлтэй байдаг. Ганц асах нэг юм байна. Энэ хорвоод амьдрах хугацаанд хүн чанараал бүү алдаарай. Сайхан сэтгэлтэй, зөв санаатай, тусархаг, хүнийг ялгуурлан үздэггүй байж ажил төрлөө явуулж байгаарай гэж би захиж байна. Ингээд та нар төрөлхөл, соёл, ахуйгаараа бахархдаг ийм хүүхдүүд болсон байна. Тийм ээ? Би ингээд та нарт хэлэх гэсэн. Та нар минь эрдэм мэдлэгээ их орноосоо бүү харамлаарай. Эрдэм мэдлэг чадлаа эх орондоо зориулж, эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө тууштай зүтгэж тэмцээрэй гэж би та нарт бас захиж байна. Ингээд хүүхдүүд минь та нар хийм орлог, маш тийм сэргэлэн цовоо, саруул ухаантай, эрүүл биетэй, хамгийн гол нь аз жаргалтай, үйл нь дандаа өөдрөг байх эрүүл дэвшүүлээ гэлээ. Гахалтай өрөөлийг үхээрсэн хобби сургуулийн үүсгэн байгуулагч Оюн Цэцэг багштай баярлалаа. Өнөөдрийн энэхүү баярын эзэд бол зөвхөн эрдэм боловсрол төдийгүй намайг 14 нас хүрээг байхад төр засаг маань намайг хойшоо Орос руу тэр үеийн зөвлөлт холбоот улс руу хөгжмөө цааш нь үргэлжлүүлж сур гэд ингээд анх явуулж байлаа. Тэгээд 13 наснаас эхлээд ингээд яваад эхэлсэн хүнд аав маань дандаа нэг үг захиж хэлэх ёстой байхгүй юу? Тэгтэл аав маань ерөөсөө үгээрээ хэлдэггүй байсан. Дандаа дуугаар. Тэгээ би та нарт надад дандаа захиж хэлж байсан дууны нэг бадгийг дуулж өгье. Багш нь бол дуучин биш. Яг зөвхөн уртай дуул судалдаг болохоос би өөрөө уртай дуучин биш шүү дээ. Тэгвэл аавынхаа энэ захиасыг би та нартаа дуулж өгье гэж бодож байна. Үг нь ямар вэ гэвэл хөөргөн халуун долгион шүү. Хөлдөн сууж барьаарай. Хүний газар хэцүү шүү. Хүлээн байж тасаарай. Ийм энэ бадгийг л би та нарт дуулаад өгье. Удаан дуулахгүй сайн дуучин биш юм чинь. За. Хөргөн халуун долгион шүү. Хөлдөн сууж бараарай. Хүний газар хэцүү
асаарай. Тэгээд би өгөндөө бас нэг юм хэлэхээ мартчихэж. Би та нар сайхан авраг бардам туйлстай эдэргээд хэлжсэн ш. Тэгсэн мөртлөө манай та нарын төрсөн эх орн чинь ямар вэ? Верди Пучиник дуулчихдаг. Моцарт, Бетховеныг ихшиглүүлэх симфони арилтай. Шекспирийн жүжигийг амьдруулах тайцтай. Ийм баян орн байхгүй юу? Загядаа. Оюун цэцэг багштай дахин талархлаа илэрхийлье. Өнөөдрийн хүү баярын эцэст бол зөвхөн эрдэм боловсрол төдийгүй урлаг спорт, шинжлэх ухаан, нийгмийн олон төрөлт салбарт амжилт гаргасан бахархал сурагчид билээ. Эрхэм төгсөгчдийн маань дүүрэг нийслэлийн хэмжээнд хүрсэн амжилт шагналуудыг дурдах юм бол өнөөдрийн ёслолын цаг үл хүрэлцэх учир хобби сургуулийн нэрийг улс их орондоо төдийгүй олон улс төв дэлхийн дэвжээнд дурсгасан эрхэм төгсөгчдийн амжилтыг хүндэтгэн танилцуулъя. Баяр цэцгийн хулан 12-ийн бие ангийн сурагч Монгол хэл бичгийн шалгалтын 800 оног авсан байна. Монгол хэл бичгийн улсын 55 дугаар олимпиадын хүрэл медаль Буян Баалын Нандин 12-ийн бие ангийн сурагч 12-ийн С ангийн сурагч Буян Баярын Нандин Монгол бичгийн улсын 20 дугаар олимпиадын алтан медаль 12-ийн бие ангийн сурагч Баясгалангийн мөнх түшиг англи хэлний улсын 25 дугаар олимпиадын алтан медаль 12-ийн Э ангийн сурагч Тамирын Эрдэнэбат технологийн улсын олимпиадын тусгай байр Эфи шалгалтын хамгийн өндөр оноотой сурагчид Тамирын Эрдэнэбат Цэнглийн Бат түшиг, Отхон жаргалын мөнгөн шагаа, Очир Эрдэнэ Бэлгүн, Бат сүрэнгийн Амар Эрдэнэ халаалга дашлаар баяр хүргэцгээе. Буян Баалын Нандин, Буян Баярын Нандин, Баясгалангийн мөнх түшиг, Золбоогийн Ингүн, Эрдэнэбаярын Эрхэс, Инх батын Элдв Очир, Бат хүлгийн Хишиг буян, Эфи шалгалтын хамгийн өндөр оноотой сурагчдаар шалгарсан байна. 12-ийн Э ангийн сурагч Эрхэс, U18 насны сагсан бөмбөгийн улсын аврах шалгаруулах тэмцээний 5x5 төрөлд 2 дугаар байр мөнгөн медаль, U18 насны сагсан бөмбөгийн улсын аврах шалгаруулах тэмцээний 3x3 төрөлд 2 дугаар байр мөнгөн медаль, ISA Cup 2 дугаар байр мөнгөн медаль, Recorder Cup 3x3 сагсан бөмбөгийн 1 дугаар байр алтан медаль хүртсэн байна. 12-ийн Э ангийн сурагч Гал Эрдэнэ 2026 Summer Cup National Basketball Masters Invitational Tournament алтан медаль, ISA Cup мөнгөн медаль. 12-ийн С ангийн сурагч Бендрия Португал улсын Фраго хотод зохион байгуулагдсан дэлхийн аврах шалгаруулах тэмцээний залуучууд насан туршидын насалд төрөл авраг авсан байна. Баяр хүргэе. Ирхэн хүндэт зочид төлөөлөгчдөө хобби сургуулийн төгслийн баярын ёслолыг чимдэг нэгэн сайхан уламжлал байдаг лээ. Өнөөдөр тэд ирээдүйн их замдаа итгэл төгс ахлахын өмнө сэтгэл догдлуулсан вайс бүжгээрээ ирхэн багш нартаа хүндэтгэл үзүүлж эцэг эхийнхээ хаар халамжинд талархал өргөн хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдээ мөнхлөн үлдээх гэж байна. Ингээд хобби сургуулийн 22 дахь төгсөгчдийн төгслийн вайсыг хүндэтгэлтэйгээр хүлээн авцгаая.
c'est tout. Il la voit partout, il attend debout, une rose à la main, à part il n'attend rien. Rien autour n'a de sens et l'air est lourd. Le regard absent, il est seul et lui parle. Souvent il n'est pas fou, il aime c'est tout, il la voit partout, il attend debout, debout, une rose à la main, non, non plus rien ne le retient. Dans sa love story, dans sa love story, dans sa love story, sa love story. I just woke up from a dream where you and I had to say goodbye. And I don't know what it all means, but since I survived I realized wherever you go, that's where I'll follow. Nobody's promised tomorrow, so I'ma love you every night like it's the last night, like it's the last night. If the world was ending, I wanna be next to you. If the party was over and our time on earth was through, I wanna hold you just for a while and down with the smile. If the world was ending, I'd wanna be next to you. Lost in the words that we speak. I don't even wanna do this anymore. 'Cause you already know what you mean to me, and all love's the only war worth fighting for. Wherever you go, that's where I'll follow. Nobody's promised tomorrow, so I'ma love you every night like it's the last night, like it's the last night. Хоёрхан хонхот санчиртаа хонгор багын андууд мэн
Баруун жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл минь насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисээ нүгэлих нэг ангийнхан минь цацрахтаа сончохтаа ойхон багын андууд минь Өсөх цаг хугацааны нэгсэн сэтгэл минь Энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисээ нүгэлих нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зурхан нүргэлж байдаг болхоо Хайрлаж явдаг юм шүү би танарыгаа Хамтдаа өнгөрсөн ойрд жилүүд алтан хөндөлсөж Хамтдаа өнгөрөх энхэн насны найдвар холбоо Өнөөдрийн хүү гахалтай амжилтын ард багшийн эрдэм эцэг эхийн хайр итгэл мөнхөд оршсон билээ. Төгсөгчд маань баг дунд ахлахаа ингээд хичээлэн орсон эрхэм багш нарт хайрт эцэг эхчүүдэд талархал хүндэтгэлээ илэрхийлэх гэж байна. Энэхүү талархлын торгон агшинг өргөжлүүлнө хэмээн 12-ийн Б ангийн сурагч Буянбаалын Нандинг тайзнаа урьж байна. Цаг хугацаа бивинэ гэсэн сэтгэлмээ Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхлэмин их бивисээ үеих нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэн нүргэлж байдаг болхоо Би болохоор үг хэлнэ гэдгээ айгүй давчуу цагт мэдсэн. Тэгээд сая нааша автобусаар явж байхдаа өгөө бичсэн. Утаснасаа уншиж хөлцөл өчөө. Хонглоор алхах өндөр их жах нарын тоо цөөрсөөр доод талын давхар сонсогдох инээд царгаа ихсэх циклийн төгсгөл өөрийн биеэр ирээл үнэхээр хэлмээр санагддаг үг бол үнэхээр баярлаа байд юм байна. Учир нь өнөөдөр бол зөвхөн энд сая тайзан дээр гарсан бидний баяр биш. Миний өөдөөс сууж байгаа та бүхний бидний бүгдээрнгийнх нь баяр мөн билээ. Юуны түрүүнд цусны амьтаа энэхүү алга газрыг үр саддаа үлдээхийн төлөө дулаан цус халуун амиа урсгасан өвөг дээдтэй талархаад энэхүү үгийг эхлүүлье. Цуутай түүхийн хорвоод цогцлоосон газар шороо дээр нь тэднэргүүгээрээ бид нар энд яг одоо зогсож чадахгүй байх нь үнэн билээ. Биднийг энэхүү хатуу хөрст орчлон авчирсан эцэг эхтэй талархъя. Толгоогоо даахгүй өчүүхэн ялах байхад хорвоон алтан тоостой зохилцоор амьсгалахыг зааж өгсөн эцэг эхтэй талархъя. Боловсралтай, эрүүл, зөв хүн болоосой гэд энэхүү шилдэг сургууль сурахын төлөө тоомшгүй олон шөнийг нойргүй, тоомшгүй олон өдрийг хоолгүй өнгөрөөсөн өнгөрөөн тусал хөлс бүрийг шавхсан таньда талархъя. Тодхор бүрт ижилхэн алдаа гаргахыг хэмээн заан сургадаг, өөрийн туршлагаас хуваалцдаг та нартай баярлалаа. Олон цаг илгээгээгүй дэгдээхийн насандаа бид олон бор толгодоо уул хэмээн андуурч явсан юм. Тэрхүү үеүүдэд олон бор толгодууд минь гэмлэн уулын хамгийн өндөр цэгс юмгийн итгэл найдвар төрүүлдэг та нартай талархъя.
амьдарч үзэж буй анхны мандал удаа учраас уучлалгүй алдаа гаргасан ч инэрэнгүй сэтгэлээр өшөөдөгт талархъя. Энэхүү ертөнцид найдаж бодлого хамгийн эцсийн цор ганц хүн байдагт талархъя. Энэхүү боломжийг ашиглан өөрийнхөө эцэг их хоёртоо мөн ирсэн байгаа эмээдээ талархъя гэж бодлоо. Та наргүйгээрээ би энд зогсож байхгүй байсан шүү. Хязгааргүй их хайртай шүү. За дараагаар нь бяцхан хөлөө арайхийн дааж гүйж сурсан үеэс хос хэлээр уран яруу ярьж дэлхийн тайзнаа улс орон сургуулийнхаа нэрийг залж явах хэмжээний хүн болгосон сургуультай талархах нь зөв бизээ. Хоббиг их хөх шонхроор агуулдаг бүх ажилчдаа, бүх албан хаагчдаа талархъя. Бид бүгдийг өдөр бүр, цаг бүр, минут бүр, секунд бүр, хорон бүр хамгийн таатай, аюултай, эрүүл, хүрэлцээтэй орчинд эрдэм ном чамдах боломжоор хангаж өгдөг та бүхэндээ бүх төгсөгчдийнхөө өмнөөс талархъя. За дараагаар нь хүн бүр багштай байдаг. Манай аав ээж багштай, ах эгч багштай, бид найз бүхэд бүгдээрээ багштай, бидний багш нарч мөн адил мөн багштай. Харин бид энэхүү эрдэм номд шамдах аяллаа чиглүүлэгч хамгийн үнэт багш нар минь та нар байсан бид хамгийн азтай шүү. Өдөр бүр сурагчид биднийг өөрсдийн хүүхдээс өөрсгүйгээр хайрлж, тусалж, дэмжиж, хамгаалж, зэмлж байсанд талархъя. Халан гаднаа хайрын дотроо байсан гэдгийг эцэс үйлдэл нь л ойлгох юм. Хайрын үднээс хязгааргүй эртмийн далаагаас тусал бүрээр хуваалцсан таныхаа ачиг амьсгалаа хураах хүртлээр мартахгүй болно. Ангийн өрөөнд дотор эртмийн ухаан хуваалцдагч, ангиас гадна амьдралын ухаан хайрлсан та нарын нэрс бидний зүрх сэтгэлийн гүнд үрдээс үр сийлэстэй байх болно. Мөн нөхөрлийн үн цэнийг ойлгуулсан үе тэнгийн найз нөхөдөө төгсөлтийнхөндөө мөн адил талархъя. Гар нийлэн, ганцхан нийлэн, оюун санаа нийлэн энэхүү 12 жилийг хамтдаа өнгөрүүлснээр энэхүү эрдмийн андалаад аялж явахдаа би ганцаардаггүй шүү. Мөн эцсүүлд нь нэг өрөөнд дотор та бүхнийгээ царайг нэг дорн харах өдрүүд эцэс төгсгөлөө олсон хэдий ч 4296 өдрийн турш бүтээсэн хамгийн нандин дурсамжуудаа шантаралгүй хичээсээр олж авсан эрдэм номоо эргэн санахад ад жаргал хайр инэрлийг л мэдрэх өдрүүд хизээш төгсөхгүй билээ. Баярлалаа. 12-ийн бие ангийн сурагч Буян Баалын нандинда баярлалаа. Эрдмийн их замд хөдөлж амжилтын оргил өд чиглүүлдэг хамгийн чухал хүн бол багш хүн байдаг үлээ. Ингээд үеийн төгсөгчдийн ирээдүйг гэрэлтүүлж ирсэн багш нарыг төлөөлөн дурсамж сэтгэлээ хайрлах хэмээн Монгол хобби сургуулийн монгол хэл бичиг уран зохиолын багш 12-ийн A ангийн багш Дондвийн лам сүрэн таныг хаалгалах тошилтондоор тайзнаа урьж байна. Бид бүгдийг багшаа хэмээн эрхэмлэн дуудаж багш гэдэг энэхүү гайхамшигтай мэргэжлийн баяр жаргал, үүрэг хариуцлага бүгдээрингийн өөрүүлж өнөөдрийг хүртэл итгэж туссан нийт шавнартаа нэн төрөнд энэ өдрийн баярын мэндийг хүргье. За бид хобби гэдэг эрдмийн овгоор бат гагнагдаж өөр хоорондоо энэ одоо олдсон нэг насандаа салшгүй холбоо хамааралтай болсон хүмүүс. Тэгээ өнөөдрийн энэ зааланд хуран цуглараад өнөөдрийг хүртэл арчилж тордож ургуулсан бүхнийхээ үр шимийг хамтдаа баяр бахтал дүүрэн хуваалцахаар ингээд хуран цуглараад байна. Тэгэхээр энэхүү баярын маань тулгын 3 чулууны яахан аргагүй нэгэн хэсэг нь болсон. Инэрл хараар үр хөвгтийн хүмүүжүүлэгч эцэг их асран хамгаалагч та бүхэнд бас баярын мэнд хүргье. Хобби сургуулийн багш бид хүүхдүүдтэйгээ хамтдаа өдрөөс өдөр төсөн хөгжиж олон асуултын хариултыг энэ яваанаасандаа хайсаар байдаг хайр гэж чухам юу болохыг энэ хорвоод ер нь хүн яг яаж амьдрахыг тийм ээ маш олон асуултын хариултыг бид ингээд 7 жилийн хугацаанд 12 жилийн хугацаанд хамтдаа хайлаа. Тэгээ магадгүй
бүх асуултын хариултыг олоогүй байж болох хэдий ч гэсэн одоо би энд нэг л зүйлийг бат хэлж чадхаар байна. За бид ажил мэргэжлээ геологчтой зүйрлвэл энэ хугацаанд хийсэн хайгуулын туршид 77 ширхэг өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой эрдэнийн чулуунуудыг оллоо. За эдгээр эрдэнийн чулуунуудаа нэг хэвэн цутгахыг туйлын ерөөсөн бидний зорилго бол тэр байсангүй. Өөр өөрсдийнх нь өнгөөр гялалзуулж энэ дэлхийн өнцөг булан борт түгээхийг бид нэр хамгийн түрүүнд чухалчилсан юм шүү. Тэгэхээр та бүхэн гарын хээшиг ганцхан өөртөө байгаа эрхэм нандин сайн сайхан чанаруудаараа дэлхийн очсон дэлхийн өнцөг булан бүртээ гялалзж яваарай гэж багш нь хүсэх байна. Дуутай цуутай олон бахархал минь дуусашгүй намтартай 77 итгэл минь. Ангаараад иггүйддэг аав ээжийн үрс минь. За та бүхний бие эрүүл сэтгэл санаас харуул хамгийн гол захих зүйл нь ялгахтаа тайван тогтун, ялагдахдаа уужуу тэнүүн байж сэтгэж байгаа бүхэнтэй нь Монгол байх болтугай гэж багш нь хүсье. Баярлалаа та бүхэнд. Самсрын багштай баярлалаа. Одоо бүгдээрээ өнгөрснөө бахархал болгон дурсаж ирээдүгээ итгэл болгон бүтээх төгсөгчийн дуу хоолой сэтгэлдлийг хамтдаа сонсцгоё. Ингээд үеийн нөхдөд төлөөлөн үг хэлэх эрхэм төгсөгч 12-ийн A ангийн сурагч Тамирын Эрдэнэ таныг тайзнаа хүндэтгэж орж байна. Нэг эрхэм үндэд захирал багш ажилчдаа хайртай аав ээжүүдээ өнөөдөр амьдралынхаа нэгэн том давааг итгэл төгс тавж буй үе тэнгийн хайрт найзуудаа та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Өнөөдөр энэ эндрэг дээрээс нийт төгсөгчдөө төлөөлөн бидний хамтын амжилтны түүхийг хуваалцах түүхэн бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэндээ би туйлын их баяр багталтай байна. Саяхан л анхны хонхны дуугаар сургуулийнхаа боцхыг алхаж өөрөөсөө том зүгх үйлчгсэн бие биенээ танихгүй гайхан хард зогссон 6 наснууд өнөөдөр Эрдэм номын аяна амжилттай дүүргээд амьдралын дараагийн том алхмаа хийхэд бэлэн болжээ. 12 жилийн хугацаа нүдэн ханаад нээсэн мэт хурдан өнгөрлөө. Энэ хугацаанд бид хичээл ном сурахаас гадна урлаг соёлын мэдрэмжийг 18 хичээл зэрэгцүүлэн стресс төсөөлөхийг ганцхан хоногт урлагийн үсгийн өмнө бүжиг сурахыг найз нөхөрлөлийн үн цэнийг унсанч үргэлж ахаад босох төвчээрийг их орноо хайрлахыг мөн Монгол улсынхаа өв соёл эрдэм ухааныг хобби сургуулсууллаа. Шалгалтандаа шинжин бэлдсэн өдрүүд ангаараа тэмцээнд орж баяссан баяр хөөр магадгүй заримдаа гаргаж байсан алдаа бүхэн маань биднийг өнөөдрийн энэ хэлсүү зорилготой ирээдүйг түүжүүлэх залуус болгон хүмүүжүүлжээ. Гэхдээ бид зөвхөн хичээл ном юм сурсан роботууд биш. 3 ангаараа яг л нэг гэр бүл шиг явсан үе мөчүүд их олон бий. Түүнээс би 10 дугаар ангид явсан хаалх голын аяллаа дурсан. Хаалх гол руу явсан 5 хоногийн аяллаа бид хизээч мартахгүй байх. Автобус нь хэдэн цагаар ойрлолч дуулаад тэгээ ардаас нь цагтаа уулгаж тоглолцоод бие биенээ дэрэлж явах автобусны хэсэг. Орой сургууль дээр хоноход хүүгүүдийн батчиг ах зад зэмлүүлсэн мөч манайд гарч багш нартайгаа багш сурагчаас илүү ах дүү аав хүү хоёр шиг бие биедээ амьдралын түүхээ ярьсан мөн Чингүн Сооно хоёрын хийсэн ресторан мэд гурилтай шүл гих мэд энэ дурсамжууд үнэхээр үүл бидэнтэй хамт явах байхаа.
Тэр 5 хоногт бид бие биетэйгээ яг л нэг гэр бүл шиг болтлоо, танилцсан, дотноссон. Асар олон найзуудтай болж төгссөн. Бид одоо энэ тайзан дээр гарч байгаа нь өөрсдийн хичээл зүтгэл чармайл бол мөн. Гэхдээ тэрний ард биднийг үргэлж хүмүүс түшиж байсныг битгий мартаарай. Тиймээс тэдэнд би та эдийг төлөөлөөд тэнд баяр хүргэцгээе. Ачид багш нартаа бидэнд зөвхөн эрдэм заагаа зогсохгүй амьдралыг харах уужуу ухааныг үлгэрлсэн багш нартаа мэхийж ёсол сугай. Та бүхний төвчээр хайр, чин сэтгэлийн зөвлөгөө байгаагүй бол бид өнөөдөр энд ингэж итгэл дүүрэн зогсож чадахгүй байсан билээ. Харин хайртай аав ээжүүд биднийг өмнөөс нь дэмжиж явсан хүмүүст амьдралын шуурганаас биднийг халахалж, үргэлж хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч байсанд нь талархъя. Та нарынхаа итгэлийг бид алдахгүй. Их орондоо хэрэгтэй сайн хүн болохоо нийт өсөгчдийнхөө нэрийн өмнөөс бид амлаж байна. Сургуулийн Facebook хуудас дээр найзтайхаа дэлхийн топ сургуулиудад орсныг харан би дотроос их баярлагч энэ нэг юмыг үргэлж сануулдаг. Бид өнөөдөр төгслийн баяраа дуусгаад 6 сарын 12-нд сургууль дээр сүүлчийн удаа ирж, сүүлчийн удаа уулзаж, маргааш нь бүгд өөрөө өөрсдийнхөө замаар явах болно. Сургуулиасаа гараад биднийг илүү том ертөнц, илүү их хариуцлага хүлээж байгаа. Магадгүй хэцүү даваанууд тулгархлах. Гэхдээ бид бол чадна. Учир нь бидний дотор асар том хүсэл мөрөөдөл хизээж шантрахгүй залуунаас үргэлж бий байх болно. Дэлхийн алдартай зохиолч Марк Твейний нэг хэлсэн үг байдаг. Одооноос хойш 20 жилийн дараа та хийсэн зүйлдээ биш, харин хийгээгүй үлдээсэн зүйлдээ их харамсах болно. Тиймээс зангуугаа татаад аюулгүй бомбоос холдон алс руу аялаарай. Өнөөдөр бид анхны том алхмаа хийлээ. Өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байж зоригтой алхаарай найзуудаа. Нийт төгсөгчдөө хайртай найзуудаа ирээдүйн сурлах хөдөлмөр амьдралынх нь алтан шар замд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөе. Хоббичүүд бид төрүүлж гараад тэргүүлж явах болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа. 12-ийн A-ийн сурагч Эрдэнэттай баярлалаа. Төгсөгч бүрийн амжилтын ард хайр, халамж, итгэл зүтгэлээрээ түшиг болсон эцэг эхийн ариун сэтгэл оршдог билээ. Ингээд эцэг эхийн төлөөлөл болох 12-ийн A-ийн сурагч Эрдэнэтийн ээж Ринцэнбатын мөнх туяа таныг тайзнаа хүндэтгэлтэйгээр өрье. За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт захирал багш нараа. Эрхэм хүндэт эцэг эхчүүд, асран хамгаалагчдаа, хайртай сурагчдаа, хүүхдүүд минь ээ. Өнөөдөр бид хобби сургуулаа амжилттай төгсөж хүүхдүүдийнхээ мөнгөн хонхны баярыг хамтдаа тэмдэглэхээр энд хуран цугласан байна. Бүх аав ээж нарынхаа өмнөөс сургуулийн захиргаа багш нартаа гүн талархал илэрхийлье. Дөнгөж саяхан бид нар бяцхан хүүхдүүдээ хөтлөн сургуулийнхаа алтан босхийг алхаж байсан шиг л санагдаж байна. Одоо хэдийн бид нар 12 жилийг ардаа орхиод хүүхдүүд маань биднийг хөтлөөд сургуульдаа багш нартаа талархал илэрхийлэн амьдралынхаа шинэ үеийг эхлүүлэх гэж байна. Бидний хүүхдүүдийг эх орноо хайрладаг, Монгол зан заншлаараа бахархдаг, урлаг гоо зүүн өндөр мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлж өгсөн сургуульдаа баярлалаа.
Бидний хүүхдүүдийг өөрсдөө итгэлтэйгээр илэрхийлэх арга барил сургасан, багаар ажиллах өндөр чадвартай, шинэ орчинд дасан зохицох, дадалд сургасан багш нартаа баярлалаа. Хобби сургууль миний 3 хүүгийн ирээдүйг мөрөөдөл, мэрэгчлээ холбож өгсөн ачтан билээ. Том хүүгүүд минь 2013-17 онд хобби сургуулаа төгсөөд Америк, Японд амжилттай суралцаад одоо эх орондоо ажил хөдөлмөрөө эрхэлж байна. Энэ жил төгсөж буй миний баг хүү болон ангийнхан хүүхдүүдийн амьдралын зам нь үргэлж гэрэлтэй, амжилт ололтоор дүүрэн байх болно гэдэгт би итгэлтэй байна. Аав ээж бид хүүхдээ үргэлж урамшуулан дэмжиж, сэтгэл зүтгэл, цаг заваа зарцуулан хамтдаа хичээсний үр дүн өнөөдөр бид нар баяраа тэмдэглэхээр энэ зааланд хуран цугласан байна. Цаашдаач ээж аав нь хүүхдүүдийнхээ ард бат зогсож та бүхнийгээ дэмжсээр байх болно гэдгийг хэлмээр байна. Эрхэм төгсөгч хүүхдүүд минь ээ, та нар өнөөдрөөс эхлэн амьдралынхаа шин зам руу алхан орж байна. Амьдрал зөвхөн амжилтаар дүүрэн байдаггүй. Сорилтч бас тэнд байдаг. Аль нь ч та нарт минь тохиолдсон өөртөө итгэж, тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлж, зорилгоо бодит ажил болгохын тулд чин ирмэлцэлтэй байж, тууштай хичээж яваарай. Ирээдүйд эх орноо авч явах, илүү сайхан дэлхийн ертөнцийг бүтээх мундаг залуус өнөөдрийн төгсөлтөө хийж байна гэж би бодож байна. Та нартай захиж хэлэхэд эрдэм боловсрлоос гадна бусдыг хүндэлдэг, ойлгодог, инэрэнгүй сэтгэлтэй сайн хүн байгаарай, зөв хүн байгаарай гэж хэлье. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амьдрал хэмээх их аянд хөл тавьж байгаа хүүхдүүдтэй хайртай хүүдээ онцгойлон баяр хүргье. Ингээд та бүхний эрүүл их, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье өрөөе. Баярлалаа хүүхдүүдээ. Эцгийн төлөөлөл болж өгөх гэсэн мөнхтэй тань талархал илэрхийлье. Энэ өдрийн баяр бахархлыг хөг аялгаугаар чимж, сэтгэлийн өрөөлийг дуугаар өргөн байхаар 12-ын A ангийн сурагч Ишиглэн бэлэн болсон байна. The winner takes it all. Хадаалга ташлаар өгт авцгаая. Talk about the things we've gone through, though it's hurting me. Now it's history. I played all my cards, and that's what you've done too. And nothing more to say, no more race to play. The loser standing small beside the victory. That's our destiny. I was in your arms, thinking I belonged there. I figured it made sense of building me a fence, building me a home. I'd be strong there, but I was a fool, playing by the rules. The gods may throw a dice, their minds as cold as ice, and someone way down here loses someone dear. The winner takes it all.
compare? Like I used to kiss you, does it feel the same when she calls your name? Somewhere deep inside, you must know I miss you. But what can I complain? Rules must be obeyed. The judges will decide. The likes of me abide. Spectators of the show, always staying low. The game is on again. A lover or a friend, a big thing or a small, the winner takes it all. I don't wanna talk, and I understand you've come to shake my hand. I apologize if it makes you feel sad, seeing me so tense, no self-confidence. But you see, the winner takes it all. The winner takes it all. So the winner takes it all, and the loser has to fall. Throw the dice, cold as ice. Way down here, someone dear. Та бүгдээрээ хайртай шүү. Намайг уучлаарай. Баярлалаа. 12-ийн A ангийн сурагч их чиглэндээ баярлаа. Нөхөрлөл, дурсамж, мөрөөдлөөр дүүрэн сургуулийн он жилүүдэд эргэн дурсах дараагийн төгсөгч 12-ийн B ангийн сурагч Баяр цэцгийн хулан таныг тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Нэг уучлаарай. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочдоо. Эрхэм хүндэт эцэг их асран хамгаалагчдаа. Эрхэм хүндэт багш ажилчдаа. Бидний гэрчлэгээ гардуулах ёслолын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Нин жохлон мөр зэрэгцэн төгсөж буй нийт 2026 оны төгсөгчид та бүхэндээ халуун баяр хүргэж энэхүү мартагдшгүй гигээ нандан өдрийн мэндийг дэвшүүлье. Миний бие 12-ийн Б ангийн сурагч ангийн даргын эрхэм үргийг гүйцэтгэж хүлээсэн Баяр цэцгийн хулан байна. Энд биднийг 12 жилийн турш дэмжиж, хайрлаж, хамгаалж ирсэн хүндэт эрхмүүд нэг дор цугларсан байгаад сэтгэл минь дүүрч жаргалтай байна. Өнөөдөр бид төгсөлтийн баяраа хийж байна. Төгсөлт гэдэг үг нь угтаа гүйцэд төгөлдөр болох эцлэх гэсэн утгатай үг. Бид өнөөдрийн баяраар 12 жилийн турш боловсрч, гүйцэд төгөлдөр хүмүүс болж сурагч нэрний дээд цал төрч түүнийгээ эцлэх гэж байгаа чухал баярын өдөр юм аа. Хоббигоор агуулсан 10 жилийн сурагч нэр минь төгсгөлдөө хүрч байна. Ширээ хувааж суух үүр болсон ангиасаа живүүрээ дэлгээд явж байна. Бидний тулах цэг болсон та нартайгаа өдөр бүр зурч ирсэн гэртээгээ үдэх яс хийж байна. 9 сарын 1-нд догтлол дүүрэн ирэх мэдрэмж, формо дутуу өмсөд багштай зэмлүүлэх, хоцроод сандран байн үүдээр орох, урлагийн үзлэгийн бэлтгэл гэж цугларах, цагтаа ирэлтээ хурдлаачтэй гэж миний өглөх, ширээний ард шалгалт өгөх гэж твдэх, дүнгээ гарах гэж сургуулийн англиар дүүрэн гүйлтэж багш нараа хайж яарах,
Сакс хөл бөмбөг волейболын тэмцээнүүдэд ангиад дэмжиж хоолоогоо сөөтл орилох гээд одоо харахад хөвчлөлтэй хинэггүй мөртлөө буцаж очихсан гэж үргэлж санагалцах үе мөчүүдтэйгээ салах яс хийх өдөр юм аа. Итгэж өгөхгүй л байна. Гэхдээ өдөлт төгсгөл бүрийн хаан түүх, дурсамж, тод уул мөрөө үлдээж байдаг нь үнэн. Одоогоос хэд хэдэн жилийн дараа эдгээр түүхүүд иргэн сөхөгдөж хөгжөөнд дулаан яриа болон амилна гэдэгт би итгэлтэй байна. Нямсамбуу агш минь надад хэлж байсан. Нэг үе таагдахад сайхан шинэхэн үд нэгдэх нь гарцаагүй гэж урам өгчлээ. Энэ үгийг хүн бүр сэтгэлдээ тээж яваасай гэж би хүсэж байна. Учир нь хобби бол бидний анхны гэсэн бүртээгээ нүүрлэж, олон чон цагийг хамтдаа туулж хүн болсон үүд юм. Энэ бүрээс мөнхөрсөн ухаарлын цамгаа тас хатгаад ирээдүйн дараагийнхаа өдрөө алхах учиртай. Анхны үсэг, анхны хичээл, цаашлаад анхны олимпиад тэмцээн, анхны бүтээл, анхны төсөл, бүр анхны гидс арилгах хичээл гэж зогсохгүй, анхны итгэл, бахархах мөч, анхны хайр, анхны гэсэн бүхий л туршлага, мэдрэмж үйл бүр сургуульд минь мөнхөрч, булан тохой бүртэн 77 сурагчийн гишгэн амьсгал сасшгүй шингэсэн байгаа. Төгсөгчдөө би хобби сургуулийнхаа бүтээл гэж бодох дуртай. Хүн бүр тэрэл хөргөөд нэгнийгээ сийлж урлаж бүтээсэн уран бүтээлч, уран дарахад мөн бөгөөд өөрсдөө ч тэдгээр сар бүтээлүүд мөн билээ. Энд хамтдаа нэг гэр бүл болж төгсөж байгаа хоббичуудаа нэг нэгэнгүй бүгдэнд нь баярлаж, бүгдээр нь бахархаж би биширч явдаг. Бидний дунд төрөл бүрийн авьяасын ундраг бий. Олон ч ирээдүйг өөрчлөлтийг авчрах алтан гарс бий. Эдгээр эрхэм хүмүүс дундаас ангийнхныгаа мөн дурдахгүй байхын аргагүй. Цөөхөн ч гэсэн хүч сорсон бидний бага нусан 8 чадварлаг ирэмгийн өгөөдтэй. Гоо үзэсгэлэн эрхэмсэг оюунаараа гэрэл цацруулсан 16 үзэсгэлэнтэй охидтой 24-ээ 12-ийн Б гэр бүл минь яалтчгүй садан надтай өөрт нандан. Бидний дунд шинжлэх ухааны сар эрдэмтэд байгаа. Сэрэг толгойтой математикчд байгаа. Торгон гар нарийн мэдрэмжтэй график дизайнер байгаа. Хүч тамиртай спортын авьяаснууд байгаа. Урсгал хөдөлгөөнтэй бүжигчд байгаа. Бодож болох бүхий л шидэн бүрэлдсэн ангидаа манай анги. Хобби сургуулийн түүхийг мөн хамтдаа бүтээлсэн, эхлээ шүтэн дээдлсэн, босоо Монгол бичгийн олимпиадын аваргууд ч мөн гэдгийг мөн дурдхан зүйтэй байх. Энэ бүхний дунд бид инрэнгүй зөв хүн болж ирсэн. Та бүхнээрээ бахархахын аргагүй. Мөр зэрэгцэн нэг анги илээж, тайз бүрийг хувааж ирсэндээ талархахгүй байхын аргагүй юм шүү. Сургууль минь надад хизээч алдшгүй амьдралын эрхэм хүмүүсийг бэлгэлсэн. Та бүхэн өөрсдөө мэдж байгаа бах. Шүргэлцээд өнгөрсөн ч бай. Яг одоо хажууд минь түшиглэн байгаа ч бай. Миний 12 жилийн өнгөт цомгийг будалцаж, нөмөрлөж өгсөн та бүхэндээ их баярлалаа. Энэ аялалд минь надад анхлан итгэл тавьж, өөртөө итгэх хүсэл төрүүлж түлхэж, өнөөгийн намайг буй болгосон багш нар, ээж, эмээ, өвөө, гэр бүл минь, найз нөхөд, хайрлсан хүн бүртээ баярлалаа. Надад итгэсэн анхны итгэл тань миний өнөөдрийн түлхэж цулсан хിവэрэ байдаг юм шүү. Үүнээс хацуу бид 70 далуулаа. Та бүхний бахархал болж хоббигийн садан сар бүтээлүүд болж өсөн дэвшгэ амлаж байна. Тэд маань ч үнийг хэлхийг хүсэх байсан баг. Эцэст нь хэлэхэд бид чадлаа. Зөвхөн өнөөдрийн төлөө биш, өнгөт ирээдүйнхээ төлөө, шинэ өдөр бүрийн төлөө, өөрсдийнхөө төлөө хамтдаа энэ оргилд гарч чадсан юм шүү. Та бүхэнд нэг бүртт нь маш их хайртай шүү. Ирээдүйн гигэн үйлсэнд амжилт хүсье. Та бүхний мэдих хулан байлаа. Баярлалаа. 12-ийн Б ангийн сурагч хуландаа баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчдээ 12-ийн С ангийн зүгээс мөр зэрэгцэн төгсч буй найзуудаа мэдлэгээ дэвшүүлэх гэж байна. Хөг аялгыг хишиглэж хөдөлгөөний яруу тансаг хэмлэлээр төгслийн баярыг маань чимхээр Dance Chance хамтлагийн бүжигчд маань хүрэлцэн ирсэн байна.
шиг дуус найдвар багтаан шиг бидний айрыг цэгэдэн шиг манай айр түгүүрээ зав шиг Don't let you run, some of those who get the wrong vision. I want to switch up without any gun. Promise to keep up the talk. Хоромч цаатахад ёстой өстөө бидний хэмж бийхийг давж өстөө гэрэлдээ сэдвүүдэд дэлгүүр өстөө үдэмж чанар мөр хуураад үхэн хэмзэг түшмиш муураад үхэн бүгдийн дамж би байж үхэн бүгд чи сой хүн хөвлөг үхэн Born kimse bitmez born Ter şurada her say born Big boy sütü kudu da zaten soy Sıkın vantı bütün her bir çiftse Tanrı'nın bu çekeri sayfındaki trend Tasır hotbot'un doğrayın ışık bastıkçen O da uhtacın, sinirce vurdu uhtacın Uyutan olsa bir sohtacın Varol zamanı bir sohtacın Kulüben sohtada tehide bir varsın Türkiye'deki tehide bu sevgilisi ben Kılıçkara pusudası takım beni olsun Çoktan beni takımı bu sevgilisi ben Ömürtü sandalın adı durduk Kıyımırda eti bu adım nedir Kıyımırda sıksakın olsun gizliç Bu adım oldu olsun gidiyor Гайхалтай мэдлэгээ дэвшүүлсэн 12-ын харин одоо мөрөөдөлтөө жигээр ургуулсан төгсөгчдийн маань дуу хоолой үргэлжлэх гэж байна. Ингээд дурсам сэтгэлээ хуваалцсан уу хэмээн 12-ын С ангийн сурагч Батсүрийн X таныг тайзнаа урьж байна. Нэг сайн байцгаана уу? Сая жоохон гарах гад бодчихлаа. Та бүхэнд энэ өнөөдөр өнөөдрийн энэ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Намайг Батсүрийн Эрхэс гэдэг. Би 12-ийн С ангид суралцдаг. Дурсамж бол бидний амьдралын хамгийн үнцэнтэй зүйлсүүдийн нэг юм. Дурсамжгүй хүн гэж байдаггүй. Харин сайхан, гунигтай, баяртай сургамжтай дурсамжтай хүмүүс гэж байдаг. Харин өнөөдөр бид энд мартагдчихгүй сурагч их дурсамжаа өндөрлөхөөр иржээ. Хичээлийн жинт бүхэн л адилхан эхэлдэг. Хобби сургуулийнхаа гадаа ангиараа жагсаж анги руугаа яаран ордог хүүхдүүд бид. Харин энэ жид арай л өөр. Учир нь энэ бүхэн сүүлчийн хичээл, сүүлчийн шалгалт, сүүлчийн удаа найзуудтайгаа ширээний ард инээлтэн суух мөчүүд. Өдөр бүр давтагддаг мэт санагддаг байсан тэр л мөчүүд үнэндээ бидний амьдралын хамгийн үнцэнтэй дурсамжууд болж үлдэхийг одоо л ойлгож байна. Хонхны дуу, завсарлагын шууга, чингүүний чанга инээд Бачаргал багши ангидаа цуглаарай. Хуралтай шүү гэх үг сүртэл удахгүй дурсамж олж үлдэх нь. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм. Өчигдөрөх нь сургуулийнхаа босхийг алхаж орсон мэт санагдвч өнөөдөр бид төгсөгчдөд болж ирээдүйнхээ зүг алхахад бэлэн болжээ. Гэхдээ бид энэ сургуулаас зөвхөн мэдлэг авч явахгүй харин нөхөрлөл, дурсамж, алдаа онооноос сурсан сургамж, мөрөөдөлтөд хүрэх итгэлээ хамт авч явна. Эдгээр нь бидний амьдралын дараагийн алхам бүрд хамт байх болно. Өнөөдрийн цугс хүн бүр миний сайхан дурсамжийн нэгэн хэсэг юм. Та бүхэнд өнөөдөр энэ зогсож байгаа намайг бүтээлсэн хүмүүс, хамтдаа өнгөрүүлсэн цаг бүхэн
миний амьдралын үн цэнтэй хэсэг болон үлтгэн. Эцэст нь хэлэхэд төгсөлт бол төгсгөл бишээ. Харин шинэ эхлэл юм. Энэ мөчөөс хойш бид өөрийн зам өрөөр алхаж олон шинэ зүйлийг үзэж ихийг сурч олон амжилт бүтээн. Гэхдээ хизээ нэгэн цагт бид дахин уулзаж өнөөдрийн энэ мөчөө сургуулийнхаа он жилүүдийг инээмсэглэн дурсан ярина гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа. Одоо ингээд ирсэн явлаа. 12-ын Sia ангийн сурагч Батцөөрийн ирэх ёстой баярлалаа. Харин одоо энэ амжилтын замд хайр итгэлээрээ хамт алхсан эрхэм эцэг эхийн төлөөлөл 12-ын Sia ангийн сурагч Мишелийн аав Баяр Мандахын амар заяа таныг тайцнаа хүндэтгэлтэйгээр өрье. Сайн байцгаана уу. Энэ сайхан дурсгалтай 12 жил хүссэн хүлээсэн өдрийн мэндийг хобби сургуулийнхаа нийт багш албаа хаагч удирдлагууд болон энэ танхимд хуран цугласан эцэг эхчүүд сургуулийн амжилттай төгсч буй хүүхдүүдтэй хүргэе. Үгээ хэлнүү хэмээн санал болгосон Бачаргал багштай баярлалаа. 12 жилийн өмнө 2013 оны 9 сарын 1-ний өглөө аав ээж болгон хүүхдүүдийнхээ хамгийн гоё цэвэрхэн ганган хувцсыг өмсүүлээд хобби сургуулийнхаа үүдэнд цуглаад үдээсийг нь сайтар үдээд анхны хичээлд нь оруулж байсан бяцхан хүүхдүүд маань бүгдөө биднээс өндөр болчихсон. Сургуулаа төгсөөд амьдралынхаа дараагийн нэг хуудсыг нээхэд бэлэн болсныг харахад таатай байна. Өглөө бүр эртлэн босоод цайг нь уулгаад үсийг нь самнаад сургуульд нь хүргэж өгдөг ээжүүдтэй өдөр болгон амьдралынхаа маш олон цагийг зарцуулан сургууль хүмүүжүүлсэн багш нартаа тусгаалan талархал илэрхийлье. Хүүхдүүдтэй зориулж захиас хэлмээр байна. Аав ээж болгон бараг адилхан зүйлсийг хэлэх байх гэж бодож байгаа учраас аав ээжүүдэд төлөвлөж хэлж байна гэж ойлгоорой. Өнөөдөр амьдралд чинь тохиолдож байгаа том жижиг бэрхшээл зовлон жаргалууд хэсэгхэн хугацааны дараа эргээд харахад ердөөсөө жинхэнэ асуудлууд байгаагүйг удахгүй багаар ойлгож эхэлнэ та нар минь. Яагаад гэвэл жинхэнэ амьдрал бодит ертөнцид та нар одоо л амьдарч эхэлэх гээд гараан дээрээ ирчихсэн зогсож байна. Өдөр цагаар биш минут секундээр улам хурдтай хувьцаа өөрчлөгдөж буй одоогийн нийгэм эдийн засгийн орчинд учирсан бэрхшээлийг зовлон багтай амжилттай даван туулахад багш нарын зааж сургасан эрдэм мэдлэг аав ээжийнх нь одоогоор та нарт маш ашиг төвөгтэй санагддаг өдөр тутам сонсдог захиасын хүчээр амжилттай даван туулах болно. Тасралтгүй сурч мэдэх хүсэл тэмүүлэл зорилгоо хизээч битгий алдаарай. Мөн та нар бие биендээ хамгийн зөөлхөн хайртай хандаж байгаарай. Яагаад гэвэл дахиж эргээд нэг харахад хорвогийн жамаар аав ээж багш нар чинь дэргэт чинь байхгүй болчихсон байна. Тийм болохоор бие биендээ хамгийн их хайртай хандаж хамтдаа байгаарай. Мөн хэсэгхэн хугацааны дараа жижигхэн хөөрхөн хүүхдүүд араасаа гарч ирээд хамгийн сайхан хувцсыг нь өмсүүлээд үдээсийг нь сайтар үдээд 9 сарын 1-ний өглөө хобби сургуулийнхаа хаалгаар оруулж өгөөд та нар минь өөрсдөө хобби сургуулийн эцэг эхчүүд болоод урт удаан аз жаргалтай сайхан амьдралаар амьдраарай гэж хүүхдүүдтэй ерөөхийг хүсэж байна. Хобби сургуулийг үүсгэн байгуулагч оюун цэцэг захирал маань миний өөрийн төрсөн багш байсан. Миний хүү Мишелийн маань бас багш байлаа та. Төгсөгч хүүхдүүдийн маань хүүхдүүдийн багш байгаарай гэж таньдаа сайн сайхан эрүүлэнхийг хүсье. Цэлмүүн захиралтай сургуулийнхаа нийт албан агч багш удирдлагуудаа мөн хүүхдүүдийнхээ бага ангийн багш Бямб Норов, ахлах ангийн багш Бачаргал нартаа эцэг их асран хамгаалагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж хамгийн сайн сайхныг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Эцгийн төлөөлөл болон үг хэлсэн 12-ын С ангид сурагч Мишелийн аав Баяр Мандахын амар заяа танд талархал илэрхийлье. Эрхэм хүндэт зочин төлөөлөгчдөө ирээдүйн их замд хөтлөх мэдлэг боловсролын үр шим олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнг баталгаажуулах торгон мууч инхүү ирсэн байна. Ингээд хобби сургуулийн 22 дахь төгсөлтийн гэрчлэгээ гардуулах ёслолыг албан ёсоор эхлүүлж гэрчлэгийг гардуулж өгнө хэмээн гадаад харилцаа хариуцсан захирал Нэмон сургалт хариуцсан захирал Эрдэнэ цэцэг болон нийгмийн ухааны сургалтын менежер Ням самбуу таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Ингээд төгсөлтийн гэрчлэгээ хүндэтгэлтэйгээр авна хэмээн 12-ын Э ангийн сурагч Цэнгэлийн Бат Түшиг таныг урьж байна. ын Б ангийн сурагч Батсүрэнгийн Амар Эрдэнэ. 12-ын С ангийн сурагч Бямдоржийн Амар Чингүн. 12-ын Э ангийн сурагч Очир Эрдэнэ Бэлгүн. 12-ын Б ангийн сурагч Даваад Оржийн Амин Сэтгэл. 12-ын С ангийн сурагч Батчаргалын Ануужин. 12-ын Э ангийн сурагч Баямөнхийн Гал Эрдэнэ. 12-ын Б ангийн сурагч Соёлмогийн Ануужин. 12-ын С ангийн сурагч Ганбадархын Бэлгүүн Гэрэлт. 12-ын Э ангийн сурагч Батсүхийн Гэмдэн. 12-ын Б ангийн сурагч Инх Төвшингийн Бэлэг Очир. 12-ын С ангийн сурагч Мөнх Очрын Бэндэрья. 12-ын Э ангийн сурагч Инх Баярын Дөлгөн. 12-ын Б ангийн сурагч Нямгомбын Болормаа. 12-ын С ангийн сурагч Тамирын Болор. 12-ын Э ангийн сурагч Амар сайхны Заяа. 12-ын Б ангийн сурагч Золзаягийн Борол.
12-ийн С ангийн сурагч Инх төвшин бэлгийн Дуламсүрэн. 12-ийн Э ангийн сурагч Бориглын Ирмөн. 12-ийн Б ангийн сурагч Хишиг сүрэнгийн Жаргалмаа. 12-ийн С ангийн сурагч Эрдэнэ булганы Манлай. 12-ийн Э ангийн сурагч Баттүрийн Мишель. 12-ийн Б ангийн сурагч Магнай сүрэнгийн Марал. 12-ийн С ангийн сурагч Эрдэнэ бүрэнгийн Маргад. 12-ийн Э ангийн сурагч Мөнхбатын Найдан. 12-ийн Б ангийн сурагч Алтан гэрлийн Маргад. 12-ийн С ангийн сурагч Амар заяагийн Мишель. 12-ийн Э ангийн сурагч Бэлгээгийн Номинжин. 12-ийн Б ангийн сурагч Бямпүрвийн Мишель. 12-ийн С ангийн сурагч Бадамхатны Мөнх очор. 12-ийн Э ангийн сурагч Чингардын Өн Хишиг. 12-ийн Б ангийн сурагч Отгон жаргалын Мөнгөн Шагай. 12-ийн С ангийн сурагч Буянбаярын Нандин. 12-ийн Э ангийн сурагч Эрдэнэмилийн Сод Хастай. 12-ийн Б ангийн сурагч Ван Авогтай Жадэ. 12-ийн С ангийн сурагч Нэргийн Нанди Эрдэн. 12-ийн Э ангийн сурагч Баяр сайхны Солон. 12-ийн Б ангийн сурагч Баясгалангийн Мөнх Түшиг. 12-ийн С ангийн сурагч Ган төмрийн Одмаа. 12-ийн Э ангийн сурагч Эрдэнэ бэлгийн Сэрод. 12-ийн Б ангийн сурагч Буянбаалын Нандин. 12-ийн С ангийн сурагч Гал одорхын Төгөлтөр.
12-ийн A ангийн сурагч Эрдэнэ сайхны Татум. 12-ийн B ангийн сурагч Батнарангийн Нандин Түшиг. 12-ийн C ангийн сурагч Ганц Зоригийн Түр Мандал. 12-ийн A ангийн сурагч Бадархын Түр Эрдэнэ. 12-ийн B ангийн сурагч Сандаг Сүрэнгийн Нинжин. 12-ийн C ангийн сурагч Ганц Тулгын Тэмүүлэн. 12-ийн A ангийн сурагч Мөнх Эрдэнэ Хишиг Буян. 12-ийн B ангийн сурагч Ганц Чулууны Нинжин. 12-ийн C ангийн сурагч Инх сайхны Тэргэл. 12-ийн A ангийн сурагч Чин Зоригийн Хүслэн. 12-ийн B ангийн сурагч Нэмдавагийн Тэмүүгэ. 12-ийн C ангийн сурагч Баттүрийн Үжин. 12-ийн A ангийн сурагч Баяр сайхны Цэрэн Санам. 12-ийн B ангийн сурагч Ядам Сүрэнгийн Ундрах. 12-ийн C ангийн сурагч Батхүлгийн Хишиг Буян. 12-ийн A ангийн сурагч Эрдэнэ булганы Чингүн. 12-ийн B ангийн сурагч Баяр цэцгийн Хулан. 12-ийн C ангийн сурагч Зоригтын Хүслэн. 12-ийн A ангийн сурагч Чимбатын Игшиглэн. 12-ийн B ангийн сурагч Инх Батын Элдв Очор. 12-ийн C ангийн сурагч Бат олдын Цэнгүн. 12-ийн A ангийн сурагч Мөнх төгсийн Элбэг. 12-ийн B ангийн сурагч Бат Зэргийн Инүүжин.
12-ын С ангийн сурагч Аз жаргалын Цэцэн. 12-ын Э ангийн сурагч Золбогийн Ингүн. 12-ын Б ангийн сурагч Эрдэнэболгийн Инх Уян. 12-ын С ангийн сурагч Сод 2-ын Ишиглэн. 12-ын Э ангийн сурагч Батүшгийн Инхлэн. 12-ын Б ангийн сурагч Инх баярын Эрхэн баяр. 12-ын С ангийн сурагч Цэндаяшин Энрэл. 12-ын Э ангийн сурагч Гамболтын Инх Түшиг. 12-ын С ангийн сурагч Эрдэнэбаярын Эрхэс. 12-ын Э ангийн сурагч Тамирын Эрдэнэбат. 12-ын С ангийн сурагч Батсүрийн Эрхэс. 12-ын Э ангийн сурагч Лавгдоржийн Эрхэс. 'Эрхэм хүндэт эцэг их зочид төлөөлөгчдөө гэрчлэгээ гардаа авсан нийт төгсөгчдөө халаа алгадашлаар баяр хүргэцгээе. Гэрчлэгээ гардуулж өгсөн Нэмүн захирал, сургалт хариуцсан захирал Эрдэнэ цэцэг, нийгмийн ухааны сургалтын менежер Нэмсанбуу танд талархал илэрхийлье. Өнөөдрийн мөрөөдөл бодит амжилт болон он жилүүдийн хөдөлмөр багархал болон гэрэлтлээ. Эрдмийн өргөнөөс жигүүр дэлгэсэн төгсөгчд ирээдүйн их замдаа итгэл төгс алхлаа. Нармат гийгүүлсэн багш нартаа хүндэтгэл өргөж, нөмөр төшиг болсон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Өнөөдрийн баярын эзэд болсон төгсөгчдөө өндөр амжилт, өөдрөг ирээдүйг хүсэн өрөөе. Мөрөөдөл бүхэн тань зориг болж, зориг бүхэн тань амжилт олж, амжилт бүхэн тань их орныхоо хөгжил цэцэглэлтэнд гэрэл нэмэх болтугай. Одоо бидэнд мэдчилгээ дэвшүүлэхээр 12-ын С ангийн сурагч Биндриягийн хамтлаг, Дэнс Чэнс хамтлаг дахин тайзнаа гарах гэж байна. Бүгдээрээ халаа алгадашлаар угтаа авцгаая.
discoteca, la fiesta no para apenas comienza. C'est comme si, c'est comme ça, ma chérie. La 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 la. Francia, Colombia, me gusta. Freeze. J Balvin, Willy William, me gusta. Freeze. Los DJ no mienten, le gusta a mi gente y eso se fue mundial. No le bajamos, mas nunca paramos, es otro palo y blanco. ¿Y dónde está mi gente? Me fue a bouger la tête. ¿Y dónde está mi gente? Say yeah, yeah, yeah. 1, 2, 3, luego. Гахалтай гинтийн бэлэг барьсан DSJ самтлагийн хамт олондоо баярлалаа. Одоо тайзнаа 12-ын С ангийн сурагч Зоригтын Хүслэн таныг урьж байна. Цаг хугацаа салхимт өнгөрчээ. Цаасан он жилүүдэд дурсамж болжээ. Хонхны дуунаар эхэлсэн зам нь холын ирээдүрөө өнөөдөр хөтөлжээ. Ангийн цонхоор хардаг байсан тэр тэнгэр 12 жил бидэнтэй хамт байжээ. Аав ээжийн мөрөөдлийг тээсэн хүүхдүүд алхам малхмаар том болжээ. Самбарын өмнө сандар зогссон тэр мөчүүд, шалгалтын өмнөх нойргүй шөнүүд, найзуудтайгаа хуваалцсан инээд бүхэн нандин эрдэнэ шиг зүрхэнд минь үлджээ. Багшийн хэлсэн үнтэй өвс бадарсан гашиг замыг минь гигүүлжээ. Баяр гуныг ээлжилсэн бүхэл өдрүүд бидний өнөөдрийг хүн болгочээ. Хүүхэд насны минь хамгийн сайхан жилүүд хичээлийн танхимд өнгөрчээ. Хизээж мартагдахгүй тэр дурсамжууд хизээд сэтгэлд минь амьдарчээ. Өчигдөр ангиа чимэглээд маргааш төгсөлт болсон гэ бүх юмаа бэлдэж байхдаа энэ таван бадагшуулаг миний дотор орж ирсэн. Тэгээд хэрхэн мөндөд захирал, багш нар, эцэг эхчүүд, зочид төлөөлөгчид нийт төгсөгчдөө өнөөдөр бидний хувьд баяр багтал, догтлол, мөн багахан гониг зэрэгцээ орсон онцгой өдөр тохиож байна. Учир нь бид хүүхэд насныхаа хамгийн нандин дурсамжийг хадгалсан сургуулийнхаа басгыг төгсөгчийн хуваар алхан гаргаж байна. Бидний амьдралын 12 жил энэ сургуультай салшгүй холбоотой өнгөрсөн. Анх жижигхэн зүгүүрээд аав ээжийнхэн гарнаас хатгсан сургуулийн хаалгаар орж ирж байсан тэр өдөр өчигдөрхөн мэт санагдана. Тэр үед бидэнд мөрөөдөл байсан хэрхэн биелүүлэхээ мэддэггүй байсан. Харин өнөөдөр бид мөрөөдөлтөд хүрэх ихний том алхам хийж байна. Энэ хугацаанд бид зөвхөн хичээл ном сураагүй, бид нөхөрлөлийг сурсан. Алдаа гаргаж үзсэн, унж босож үзсэн, инээж баярлаж, заримдаа шандарч уйлж үзсэн. Гэхдээ тэр бүх мөч биднийг өнөөдрийн энэ хүн болгож төлөвшүүлсэн. Нийт төгсөгчд бид бүгд өөр өөрийн зан чанартай, өөр өөрийн мөрөөдөлтэйч нэг дээвэр доор суралцаж, нэгэн гэр бүл шиг болсон билээ. Заримдаа хоорондоо маргалдаж, заримдаа багш нараасаа зэмлэл сонсож, шалгалтын өмнө сандарч, амралтын оныг тэсэн ядаг хүлээдэг байсан. Тэр өдрөд маань одоо хамгийн үнцэнтэй дурсамж болоод үлдэж байна. Хаашт ангийн багш нартаа гүнээ талархал илэрхийлье. Та бидэнд зөвхөн хичээл заагаагүй, харин хүн байх ухаан, бусдыг хүндлэх ёс, мөрөөдлийн төлөө тууштай байхыг сургаж өгсөн. Бидний амжилтаар бахархаж, алдаануудын минь засаж өглөж, хэцүү үед түшиг болж ирсэн та нартай баярлалаа. Заасан хичээлүүдийн чинь цаг хугацаанд ирэхээр мартаж болохооч таны хэлсэн үнэтэй дурсамж сургамжуудыг бидний сэтгэлд өргөж үлдэх болно гэдгийг хэлж байна.
мөн нийт багш нартаа өдөр бүр бидний төлөө цаг зав мэдлэг боловсруулалтаа зориулж ирээдүйг үн бүтээлсэн та бүхний хөдөлмөрийг бид хэзээж мартахгүй. And I would also like to take a moment to thank our English teacher and all of our AP teachers. You were more than just teachers to us. You were mentors and supporters and the best friends of us during our high school journeys. And thank you for your patience during our stressful days, for pushing us to do our best, and for not giving up on us. The lessons you taught went beyond the textbooks and exams. You helped us grow a decent human being, confidence, a resilience, and a character. We may not remember every assignment or every test or every word you said, but we will always remember the impact you had on our lives. And thank you for being such an important part of our journey. Бидний хамгийн их талархах ёстой хүмүүс байх эцэг эхчүүд ах, эцэг эхчүүдэд талархлаа илэрхийлье. Биднийг анхны үсгээ бичиж сурахаас эхлээд өнөөдрийн төгслийн тайзан дээр зогсох хүртэл хамгийн их дэмжсэн хүмүүс бол та нар. Бидний баярт хамт баярлаж, гунигт хамт шаналж, амжилтын төлөө чимээг хөдөлмөрлж ирсэн та бүхэндээ гүнээ талархаж байна. Өнөөдөр бид төгсөж байгаач яг үнэндээ энэ төгсгөл биш, энэ шинэ эхлэл. Дэлхийд даяар тархсан шагаа мэт бид өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлнэ. Гэхдээ хаанч явсан бидний нэгэн аваг хизээж өөрчлөгдөхгүй. Тэр бол хобби сургуулийн төгсөгч гэх аваг үлээ. Олон жилийн дараа бид энэ өдрийг эргэн санахдаа оноо дүнгээсээ илүүтэйгээр найзуудынхаа инээд ангийнхаа дурсамж, багш нарынхаа захиасыг л хамгийн тод санах байх. Өнөөдөр бид сургуулаа орхиод нисэж байгаач сургууль маань бидний сэтгэлд мөн хоршино. Энэ өдөр энд зогсохдоо бид баяртай байна. Гэхдээ бас жоохон гониг төрж байна. Учир нь маргаашнаас эхлээд бид өглөө бүрийн ангид цуглахгүй, хонхны дууг хамт сонсохгүй, завсралгаанаар хамт инээлдэхгүй. Гэвч бидний нөхөрлөл, бидний дурсамж, бидний сургууль хизээж төгсөхгүй. Хүн бүрийн амьдралд мартагдшгүй нэг газар байдаг. Тэр газар бол миний хувьд хобби сургууль. Энд би мөрөөдөд сурсан, энд би нөхөрлөд сурсан, энд би алтад сурсан. Хамгийн гол юм нь энд би өсөж том болсон. Тиймээс энэ мөчөд би өөрийнхөө өмнөөс биш, нийт төгсөгчдийнхээ өмнөөс бид хаанч авсан энэ сургуулийнхаа сургуулаа үргэлж бахархалтайгаар дурсах болно. Бидний инээд мөрөөдөл залуу насны хамгийн сайхан жилүүдийн дүлтэн. Тэгээд яг одоо бидний сэтгэл нэгэн дуу ихшгэлж байна. Хүүхэд нас нөхөрлөл дурсамж бүхэндээ талархан өсөж тоньсон сургуультаа хүндэтгэл үзүүлэн бид өнөөдөр нэгэн үеэ өдөж байна. Хайрт сургууль минь баярлалаа. Бид таныг хизээж мартахгүй. Сургууль минь баяртай. Нэг ингээд тайзнаа хобби сургуулийн амьд хөгжмийн хамтлагаа урьж байна. Сургууль минь баяртай. Байна. За энэ дуу манай нийт төгсөгчид бүгдээрээ хамтдаа дуулцгаан шүү. Тэгээд ер нь дуулмаар байгаа хүн байвал энэ ч илүү микрофон байгаа шүү. Тэгээд тайзан дээр гарч ирээд дуулаарай.
Чин цас анхны бороо зүрхсэтгэлт минь дурсамжуулсан зургийн цамаг анхны хайр зөөлөн үнсэлт чинээхэд байсан сэтгэлийн тодхон үлчээ үнэн хавар минь зүрхийг тогшоо үнэн хайр минь чамайг дуулъя чимээгийн астах хончлоо цэвэрхэн нэрх дурсан цэвэр хүрнө айхотота айотна чамайг Our holy, North's Dorson, Kung Kungat, Sikis Durge, Kung Honey, Chinik Dona, Hostage Bottom Queen, North's Dorson, Afskit Rad, Chigur Hizige, Skin Show, Dusen Slip. Анна зот минь хамтаа дуулъя чамайг астах хончлоо синхэн нэрх дурсан сэтгэл хүрнө айхотота айотна чамайг Gatsak hoogsak bijaasтай Симсэгнэр ачиж нөлөмсэг паалдаг Дурсаж минь дуумен хайр минь Оюут насны үргэл амьдралын минь нэгслэл Power бүтэц мөрөдөл дуулаад тусаж бисэг Эргээд тэр тэг ожилуун дээр дүүлэн нисэн Ан нүгтэй ихтэй сэтгэл дуулаад хайр бүтэц мөхнийг дуулъя Чимээгүй Астах хончлоо Сэмхэн нэрх дурсан Сэтгэл хүрнө айхотота айотна чамайг na 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 Ихэм зочид та бүхэндээ баярлалаа. Баяртай. Чимээгүй астах хончлоо сэнхэн их тусамж сэнхэн